нийслэл бол 2-3 сарын дотор энэ одоо нийслэл хотын ойр орчинд байгаа бүх уулын яамуудыг хашаалчихсан энэ дур зоргоор авирлаад байгаа энэ хүмүүсийн хашаа хороог нь буулгаад сэтгэлийн сэтлээд ингээд амттай ээлтэй байдлаар асуудалд одоо яаралтай хандаад шийдэх бүрэн боломжтой. Тэгээ нэг зүйлийг энэ манай одоо энэ хүмүүс нэг юм ойлгомоор энэ дэлхий бол зөвхөн хүмүүс зориулагдаагүй. Бид нэр өөрсдөө амттайгаа бас хамтарч амьдарч байгааг гэдэг ойлгох хэрэгтэй. Амьтдын амьдардаг гэрт нь дайрж орж шавар байшин барьчаад тэгээд энийгээ одоо хувийн өмч гэдэг байдлаар хувийн өмч хамгаалж гэдэг байдлаар хашаалаад амаар нь ингээд зэрлэг амьтан битэл хүн явах боломжгүй шүү дээ. Одоо тэгэхээр энэ асуудлыг ингээд яриад ингээд шүүмжлээл нэг удаа ингээд одоо ингээд сенсацлаад өнгөрөх юм уу? Эсвэл бол одоо бодиттой энэ дээр ажил хийх юм уу? Тэгээ одоо холбогдох одоо нийслэлийн газрын албач гэдэг юм уу энэ асуудал дээр одоо арга хэмжээ аваач гэхээр энэ бол одоо богдын захиргааны мэдх асуудал яамны одоо зөвшөөрөлтэй газар учраас бид нэр одоо ингээд ямар ч хийх ажил боломжгүй ингээд байна. Тэгэхээр яаралтай л одоо томоор нь бол хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж нийслэлийн эрх мэдлийн нөхөх хэрэгтэй. Өнгөрсөн одоо энэ амралтын өдрүүдэд болсон үйл явдлын хүрээнд бол хашаа буулгасан байна. Одоо тэр хашаан дээр гинцэн амтны тэр хан төгөл хотхны эзэмшлийн хашаа байлаа шүү дээ. Тэр этгээдүүдэд одоо экологийн цагдаагийн алба ямар хариуцлага хүлээх. Энэ хоорон амт ингээд амнаас эндж байгаа асуудал төр тийм ээ. Энэ дээр хариуцлага хүлээх хэрэгтэй. Хариуцлага тооцох хэрэгтэй.